3 дахь удаага боллоо шүү төсвийн байнгын хорооны дарга энэ асуудал. Та санаж байгаа бол яг 3 дахь удаага ийм тохиолдол боллоо шүү. 2 дээр нь та эсрэг санал өгдөө шүү. Байнгын хорооны даргын хувьд. Би Бачаргал даргын ярьж байгаа бол бас гайхаж байна. Хэрвээ тийм байсан бол та өөрөө сайн зоргоор биш, та өөрөө хэлээд тэр ойлголцтой хэлэхгүй байсан. Парламент гэдэг чинь ойлголцол, зөвсөлтсөл, мэтгэлцээний талбар биш юм уу? Та нар тэгээд ингээд ерөнхий хяналтын сонсгол, эсвэл нийслэлийн төсөвтэй, эсвэл туулын хурдны замны холбоотой бас нэг мэдээлэл авчи. Яахлаар та нар ингээд дандаа иргэдийн мэдэх хэрэг, сонсох хэрэг, энэ олон нийтийн мэдэх хэрэг, энэ ил тод байдлын халдаад идэм бий. Үгүй юу бүгдийн дэмцэн гэж сая өөрөө эсрэг санал болгож байна. Өдгөө тийм бол өмнө хэлэхгүй яасан юм. Биш тийм байсан бол та бүлгийн даргын хувьд өмнө хэлэхгүй яасан юм. Та нар үнэхээр нэг 10 жил хулгай жилгээгээд ялмарваа нэгэн юмны сонсголт төсөвтэй холбоо мэдээлэл хийхлээр бүгд унгадаг болжээ. Болохгүй шүү дээ та нар. Харбины гэрээний тухай зүгээр нэг мэдэх хэрхийг хангачаа гэсэн та нар унгасан. Туулын хурдны зам дээр та нар олонхоор унгасан шүү дээ. Туулын хурдны зам дээр бас яалаа. За туулын хурдны зам дээр та хоёр дэмжиж ирсэн. Та нар унгасан шүү дээ. Одоо 3 дахь болж байна гэж. Микрофон гөвтөө яриулаад л да. Эндийг байгаа мó хүмүүнээрээ. Тэгэхээр ингэж явах юм уу? Эсвэл одоо бид нар хурлаа орхиод гарах юм уу? Та нар хэрвээ юу гэдэг юм бол дангаараа энийг шийдээ явуул та. Би одоо 3 дахь удаага айгүй бохимдолтой хандж штэ. Өмнө 2 удаа зүгээр хэлсэн та нарт. Ихтэй найж гэрсэн та. Тэгвэл одоо Арц намын бүлэг энд хурал оролцох шаардлага байгаа мó? Арц намаас энэ төсвийн байнгын хорооны хуралд байгаа хүмүүс оролцох шаардлага байгаа мó? Алтан уяг дарга зөвл ярьж штэ. Нэг зүйлийг 3 удаа давтна гэдэг чинь та нарт айх нуух хаах юм байгаа учраас ингэж байгаа байхгүй юу?